үзэгчтэй та бүхнийхээ энэ өдрийн амгалан айлтгыг ярих өнцөг манай нэвтрүүлгийн ээлж дугаар үгээр эхэлж байна. Бид энэ удаа цаг үеийн асуудлаар ярилцахаар зочноо урьж ирүүлсэн юм аа. Би ингээд зочноо танилцуулъя. Ноён Бат Эрдэнэ Улсын их хурлын гишүүнээр 5 удаа сонгогдож байсан Монгол улсын дархан авраг иймэрхэн байна. За сайн байна уу? Сайн байцгаана үзэгчдээ. Та бүхэндээ өнөөдрийн мэндийг өргөн дэвшүүлье. За бидний урилгыг хүлээж авч манай студид ирсэн танд баярлалаа. За баярлалаа. Тий. За ингээд ер нь бол яг цаг үеийн асуудлаар ингээд та бүхэн сая ярьж байгаад ингээд сэдвээ томьёоллоо. Энүүгээр бол одоо нэг ийм сэдвийн хүрээнд баригдалгүй олон ч одоо ярьж болдог ийм байгаа. Тэгэхээр за эхний асуулт юу гэхээр за та чинь 24 оны сонгуулиар одоо дэвшлүү яла дэвшээгүй юу? Дэвшээгүй те. За ингээд та одоо иргэн болсон байна. За энэс хойш та одоо энэ жил хагасын хугацаанд юу хийж байна? Би 2024 оны улсын хурлын сонгуулиар өөрөө саналаараа энэ дараагийн улсууд боломж олгоё гэд нэрээ татсан. За. Тий. Намуудын хийсэн судалгаа энэ судалгааны байгууллагуудын дүнгээр бол би 103 аймагт Монгол улсын ерөнхий сайдын дараа ийм өндөр рейтингтэй сонгогдох одоо магадлалтай юм байсан. Гэхдээ би бол ер нь миний баримтлалтын үнэн зарчим бол тэгээ оргил үедээ өөрийгөө татдаг тийм нэг үндсэн ийм зарчимтай хүн байгаа. Тэрнийхээ дагуу нэрээ татсан. Тий. Дараагийн залуучуудаа боломж олгосон. Та санаж байгаа бол та бас спортын хүн мэдж байгаа бах. Би Төрийн баяр наадамд 12 удаа төрүүлээ. Түүний сүүлийн 8 удаагийн завсаргүй төрүүлсэн жилээ дараагийн энэ заануудад дараагийн залуучуудад боломж олгож тэгсэн. Би элүүсээ тайлж өгсөн. Дахин болгож ирсэн. Тэгээ дэрийгээ бол өнөөдөр ингээ эргээд бодоход бол би буруугүй байжээ гэж. Яг энэ зарчмаараа би 2024 оны улсын хурлын сонгуулиар дэвшихгүй гэдгээ хэлээд нэрээ татсан. За ингээд би одоо бол юу хийж яах вэ гэхээр зэрэг өөрийн хувийн үүсгэл санаачлагаар байгуулсан нөхдүүдийнхээ хамт санаачилсан авраг дээд сургууль гэж хувийн сургууль дээр ажиллаж байна, хүүхдүүдтэй ажиллаж байна. Тэ. Бидний одоо хамт олон 27-8 жилийн өмнө анх байгуулсан энэ сургуулийн үндсэн зорилго бол хүн ёсонд сургах. Бие бэлдрийн хувьд, дотоод сэтгэл зүрхний боловсролын хувьд, мэдлэг ухааны хувьд одоо бүрэн өв төгсдгийн хүмүүжлтэй хүн хүчнийг улс нийгэмдээ бэлдэж өгье гэж. Ингээ 20 гаруй жилийн хугацаанд бид улс нийгэмдээ нэг 4000 шахам хүн хүчнийг бэлтгэж өгсөн. Тэгээ энэ хүмүүсүүд маань улс орныхоо өнцөг болон бүрт төдийгүй гадаад улс орнуудад амжилттай ажиллаж амьдарч суралцж байгаа. Тэгээ бид нар энэ олсон туршилгаа оюуныхаа мэдлэг ухаан хуримтлуулсан энэ үндсүүлээ бусдтай хаваарлаа улс орон даяар тухайлах юм бол цэцэрлэгээс эхлээд ерөнхий боловсролын сургууль, ихтэй сургууль бүх төвшөнд энэ хүмүүнлэг эрүүл чирэг бүтээлч ийм Монгол хүүхдийн төлөө Монгол хүүхдийг бэлдэх ийм том хөтөлбөр хэрэгжүүлъя гэж ингээд зорж бараг 10 жил ажиллаж байгаа. Тухайн үеийн боловсролын сайд байсан Лувсан цэрэнгийн энх хамгаалан бол одоо дэмжиж байсан. Газар дээр нь бид энэ зөвхөн аврах сургууль дээр биш Улаанбаатар хотод цонгийн нарийн дүүргийн 170 дугаар цэрэг 151 дугаар Кембрижийн хөтөлбөртэй ийм сургуулиуд дээр хэрэгжүүлж байсан. Хөдөө орон нутгад бид нэр хүчин чадал бага учраас Хинтээ аймгаас эхлүүлсэн. Тэгээд боловсролын яамныхны одоо энэ хамгаалан сайтай боловсролын хүрээлэнгийнхэн холбогдох хүмүүсүүдийг нь 151 дугаар сургууль дээр танилцуулсан. Тэгээд манай энэ хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийг бол энэ боловсролын салбарт одоо хэрэгжүүлэх цөм хөтөлбөр мөн байна. Ингээ бүрэн дүүрэн одоо дэмжинэ. Тэгээд боловсролын хүрээлэн экспертүүд нь дүн шинжилгээ хийгээд энэ бол манай боловсролын бодлоготой нийцж байна. Хэрэгжүүлэхэд болцоотой хөтөлбөр байна гэдэг ийм үнэлгээ өгсөн. Тэгээд тэр байтугай энэ хамгаалан сайд бол энэ хөтөлбөрийг хэрэгжүүлээ. Хөрөнгө санхүүгийн одоо улсын төсөв гэх юм байхгүй. Яамны төсөв дээр одоо байгаа нөөц болцоогоор бид нэр бүрэн дэмжих болцоо байна гэсэн.
Тэгээ би нөгөө их хурлын гишүүн байсан учраас энэ улсын төсвийн хөрөнгө оруулалт төсвийн хөрөнгө мөнгөөр ийм асуудал хийж болохгүй. Энэ одоо ашиг сонирхолтой зөрчилтэй болно гэдэг энийг би татгалзсан. Одоо бол ингээд сургууль дээр ажиллаж байгаа учраас энийг урагшлуул ингээд явж байна. Яг одоо ингээд эцэг эхчүүд энэ сургууль боловсролын байгууллага ер нь хамт олон бүгд доотлаасаа одоо хүнээ зөв байлгах юмсан хүн байлгах юмсан гэдэг ингээд зүтгээд ажиллаад байдаг. Гэтэл дээд талаасаа үлгэр муутай байх юм бол энэ явахгүй. Одоо өнөөдөр нийгэмд бий болсон энэ үлгэргүй байдал бол энэ 90 оноос хойш 30 гаруй жилийн хугацаанд дээд талдаа байгаа. Ялангуяа бүр төрийн дээд талд орой дээр байж байгаа улсуудын үлгэргүй ийм амин хувайчээсэн хомхоо сэтгэл шунал энэ бүхэнтэй холбоотой гэж би бол үздэг. Уг нь бол алга хавсраа дууртай адилхан доотлын эргэц энэ өсгөөс наацлахын байгууллагууд дээдлээс зөв үлгэртэй байх хэрэгтэй. Айлд бол аав ээжийн үлгэр ямар байна? Албан газарт бол тэр албан газрыг авч яваа удирдах байгаа хүмүүсийн үлгэр манлайл ямар байна? Улсын хэмжээнд бол энэ төр засгийн дээдлэл байж байгаа улсуудын үлгэр манлайл ямар байна вэ гэдгээс л одоо бүх юм шалтгаалдаг. Би тийм учраас энэ их хуралд 5 удаа сонгогдож ажиллахдаа ийм байр суурин дээр хатуу байсан хүн. Өөрийн биеэр үлгэрлэж би улсын хуралд сонгогдсон цагаас хойш нэгж хурал чуулганаас би хоцор тасалж хойшоо сууж байгаагүй. Энэ бүх бүртгэл мэдээлэл юмнууд нь байж байгаа. Түүнээс гадна ямар нэгэн хувийн шунал тэр өргөсөн дангаргаас өөр хувийн ашиг сонирхол хөөцөлдсөн ийм ашиг сонирхлын зөрчилтэй альва юмд огт оролцохгүй байх ийм зарчмыг хатуу баримталж үүнийгээ бусдадаа үлгэрлэж үеийн парламентаас ийм үлгэр жишээ байхыг ашиг сонирхолоос ангид байхыг үеийн парламентаас шаардаж ирсэн юм хүн. Тийм ч учраас миний энэ байдлыг харгалзаж үзээд сүүлийн 2 парламентын бүр ирэхэн хугацаанд улсын их хурлын гишүүдийн ёс зүйн асуудал хариуцсан ёс зүйн дэд хороо сүүлд ёс зүйн сахилга хариуцлагын байнга хороо болгож өргөтгөж байгуулж энэ 2 хороог ахлуулж ажиллаж байсан. Ийм учиртай юм аа. Тэгээд тийм учраас бол ер нь дээд талаас л нэлээд цадигтай үлгэртэй манлайлтай байхгүй бол болдгоо гэсэн юм үндсэн зарчимтай. За мэдээж та 20 жил одоо том улс төрч явжээ. За ингээд гишүүн болоод жил хагас болсон байна. Мэдээж та одоо энэ хооронд тэр улс төрөөс бүр ангижирна гэж байхгүй л үү тийм ээ. Таныг одоо өнөөдөр яг эвгүй санаа зовоож байна. Энэ улс орныхоо байдлыг та ажиглаж байдаг байх. Энэ дээр би таны одоо сонсъё гэж бодсон юм аа. Тэгэхээр би түрүүн хэллээ. Энэ дээдлэлд байж байгаа улсууд л одоо үлгэр манлайлтай байх хэрэгтэй. Хувийн ашиг сонирхол гэдэг юмнаас ангид байх хэрэгтэй юм аа. Уучлаарай. Та дээд гэдэг маань одоо аль төвшний улсууд улсын ерөнхийлөгчөөс эхлээд ерөнхий сайд одоо их хурлын гишүүд энэ сайд нар их хурлын гишүүд энэ төрийн одоо дээд талд өндөр төрийн өндөр албан тушаалтан гэж тухайн үед намайг их хурлын гишүүнээр сонгогдож байхад бол одоо хөрөнгө оруулгын мэдүүлгээс эхсүүлээд ийм асуудал таныхаар одоо хөрөнгө оруулгын албан авилгалтай тэмцэх газар хөрөнгө оруулгын мэдүүлгээ өгч байгаа хэдэн мянган төрийн албан хаагчд. Тэндээс эхлээ хамгийн дадлын төвшнөөс эхлээ хамгийн дээдлийн төвшнөө хүртэлх энэ хүрээндээ байгаа хүмүүсүүд үлгэр манлайлтай байх хэрэгтэй л гэдгийг шаардаж ирсэн ийм хүн байгаа. Тэгээ би тэрийг л хэлдэг. Одоо энэ хурлын гишүүний ажил болсноос хойш яг намын баг хурлын гишүүний хувьд одоо хэдэн намын баг хурлд оролцлоо л да. Тэгээ намын баг хурлын гадаа хэвлэл мэдээллийнхэн надаас ярилцлага авдаг. Би энэ байр суурийг хэлдэг. Тий. Тэгэхээр зэрэг бол хувийн ашиг сонирхлоос ангид байх ёстой гэдэг юунаас эхлэх вөхөр зэрэг л хамгийн түрүүнд одоо ингээд өөрийнхөө одоо төрийн өндөр ажил албан тушаал ашсан хүн өөрийнхөө эхнэрийг юм нөхрийг үр хүүхдүүдээ энэ төрийн ажил албаны удирдах ажил албан тушаалаар зайдаг нь бол энийг болил гэж би энийг 20 жил шаардсан. Сүүлд нь энийг ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх тийм хуулийн зохицуултанд нь оруулж өгсөн. Оогд үлдээсэн. Төрийн өндөр ажил албан тушаал ашиж байгаа хүн хувийн аж ахуй бизнесээ тусгаарлаа. Хувийн аж ахуй бизнестэй холбогдож болохгүй. Төр ард түмний нэр барьж явсан зээл бондноос та нар авч болохгүй. Төсөл тендер авч болохгүй. Лиценз концесс авч болохгүй гэдэг ийм имийг л шаардаж ирсэн. Тэрийгээ ч өөр хууль болгосон шүү дээ. Тэрийгээ хууль болгосон. Тэрийгээ хууль болгосон. Одоо энэ цагаан залтнуудын дарга нарын авилгал хулгайн хэрэгт холбогдсон эрүүгийн ялын бодлого хатуу болсон. Өмнө нь бол нэг жил 2 жил
хорихангийн хотгийн манаач эсвэл хорихангийн номын санг сахиж жагаад гараад ирдэг байсан бол одоо 12-оос 20 жил яс сойжин суул. Ямар нэгэн одоо хөнгөлөлт магадлан өршөөлт хамрагдахааргүй болгож иргэн хуулийг нь уул чангаар болсон. Тэр ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх тэр хувийн аливаа юмд холбогдох. Одоо боловсролын сангийн зээлээс өсвөлэл энэ бүх юмд холбогдож байна шүү дээ. Ийм юмд холбогдож болохгүй. Энэ дээдлээсээ үлгэр манлайл байхгүй учраас өнөөгийн нийгэмд бий болоод байгаа бүх юмны уг шалтгаан эндээ л байна. Яагаад ямар учраас одоо тэр 90-ад оны эхнээс эхэж чинь бол бас л болохтой л боловсролтой болохтой л айлын одоо гэр оронд хүмүүжсэн ийм л хүмүүсүүд байсан байж таарна. Яагаад одоо энэ хувийн ашиг сонирхлоо хязгаарл чаддгүй гэдэг асуудлыг л би тавьж ирсэн ийм л юм байгаа. Тэгээд цаашлах юм бол одоо ингээд энэ уул уурхайн том баялгуудтай гадна дотныхонтой сүлбэлддэг. Энэ ашиг завшаал одоо хөөцөлж ивэл бүх юм болж идэг нэг ийм сэтгэлгээнээс холдохгүй болохгүй. Би өөрөө их хурлын гишүүнээр ажиллаж байгаа хугацаанд энэ хэвлэл мэдээллийн айлныг иргэнээс мэдээлэл гарах юм бол Батэрдэн энэ тендертэй холбогдсон байна, ийм хулгай худалдаа холбогдсон байна, улсын нийтийн өмч хөрөнгийг ашигласан байна гэдэг мэдээлэл гарлаа бол тэр тухайд нь өргөдөл бичээд цагдаад өгч шалгуулдаг байсан. Хэрвээ Батэрдэн миний бие эрүүгийн гэмтрэг үйлдсэн ийм нөхцөл байдал өгтөө би хариуцлага хүлээ энийг шалгаж тогтоож өгнө. Хүний нэр төр талдсан ийм өтгсөн байх юм бол энэ хүнд энэ хэвлэл мэдээллийн байгууллага зохиход хариуцлагын хүлээл гэж өгөөч гэдэг хуулийн байгууллага. Хуулийн байгууллага аваад тэргийн мөрдөн нотлох баримт бүх юмнуудыг үзээд шалгаад тэр чинь эхлээд надаас эхлээд шалгана шүү дээ. За тийм мэдээлэл гарсан юм байна. Энэний дагуу энэ хулгай худал хийсэн үнэн байна уугүй юу. Тэгээд дараагийнхан тэр гүтгсэн худал мэдээлэл тараасан хүн рүү яваад тэгээд бүр эцсийнх нь шүүхийн шийдвэрийг хүртэл гаргуулаад ингээл явж ирсэн. Би 2013 онд Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн. Тэгээ ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд нэр дэвшигч нартаа би уриалга гаргасан. Энэ сонгуулийг шударга явуулъя. Энэ ямар нэгэн хараг үжир гүтгэлэг байхгүйгээр энэ бусад хожимын сонгуулиудад үлгэр жишээ болох нэг ийм сонгуул явуулъя гэж нэр дэвшигч. Хоёр ардсан намаас нэр дэвшсэн элбэгдэрж Монгол Ардын хавьсгалт намаас нэр дэвшсэн гудвал энэ нэр дэвшигч хүмүүсүүдэд уриалаад ингээд энэ бүгдээрээ тгий зөв байна. Наад санаачлагч нь маш зөв байна гэдэг ингээд сонгуулийн кампанид ажил эхэлсэн. Сонгуулийн кампанид ажилд би яг өөрийнхөө уриалсан энэ үлгэр жишээ болох тэр зарчмаа баримталж ажилласан. Харин босод өрсөлдөгч маань төсөлгүй сонгуулийн сүүлийн 3 хоногт хараг үжир үтгэлгийн PR-ыг явуулсан. Тэргээр бол одоо хүн тохож болдог бүх бузар булаа гэмтэргийн бүх үжир үтгэлгийг над руу тогсон. Тэрнийхэн дараа сонгуулийн дараа та жишээ хэлдэг сонгуулийн дараа би нэг нь одоо хуулийн байгууллагт нөгөө ханддагаараа хандсан. Ямар нэгэн асуудал байхгүй гэдгийг нийслэлийн прокуророос хуулийн байгууллагаас хариултыг өгсөн. Ингээл би мухарлаа явдаг. Энэ бол ингээ 20 жилийн хугацаанд. Тийм учраас би энэ дээд талд байж байгаа улсуудыг аливаа нэгэн асуудал одоо өөртөө чинь холбоотой аливаа нэгэн асуудал гарлаа. Бороо төрийн томилгоо хийсэн байна. Эсвэл төсөл тендер авсан байна. Эсвэл төр ард түмний нэр барьж авсан. Бондог хууль усаар авсан. Хууль усаар зарцуулсан байна. Өөр юу байдгийг ийм асуудал тавигдлаа бол та нар минь өөрснөө очиод хуулийн байгууллага шалгуулж бай. Та нар заавал хуулийн байгууллага шалгаад, прокурорын хяналтанд ор шалгаад, улсын ерөнхий прокурор бүрэн эрхийн чинь төдөлзүүлэх асуудлыг их хурлд оруулж иртэл ингэж битгий хөндрүүлээ. Өөрснөө одоо шалгуулж гэдэг ийм л би зарчим байрсан үрт. Энэ бол зөвхөн Батэрдэн гэдэг хүн хараа юм өөрийнхөө нэр төрийг бодоод байгаа хэрэг биш. Энэ надад итгэлээ өгсөн энэ ард түмэн энэ төрийн нэр хүндийг одоо бодож хамгаалж байгаа ийм хэрэгээ. Цаашлах юм бол одоо өөрийн чинь нэр дэвшүүлсэн тэр нам хамтал юу гэдгийг тэр хүмүүсийнхээ одоо нэр хүндийг нь бодох хамгаалах хэрэгтэй. Ийм зарчим байгаад ингээл шаардаж ирсэн. Тэгээд ер нь том цөөхөн хүн тэгж хуулийн байгууллагт урьдчилж өөрөө шалгуулж байсан болов уу гэж боддог. Ер нь олон хүн гарааг үдэггүй наадах чи их зөв юм байна, зүйтэй юм байна, энийг зөв юм байна гэдэг энэ тэнд уулзахаараа бол хэлдэг. Тэгээд яг ажил болохгүй л байгаа. Өнөөдөр болж байгаа энэ үйл явдлууд энэ бүх юмнууд ч гэсэн ялгаа байхгүй. Хэрвээ одоо ингээд жишээлх юм бол энэ чинь учир нь олдохгүй, өчнө олон мэдээлэл байна шүү дээ. Айл айл талдаа л одоо ингээд төрийн хөрөнгө мөнгөийг хулгай хийсэн байна, буруу гэрээ хийсэн байна, үнэлэлгүйгээр хөрөнгөцсөн байна, ийм байна гэдэг мэдээлэл гараад байдаг. Гэхдээ тэрийг хуулийн байгууллагт нь өөрөө одоо очиод тэр улсын хурлын гишүүний бүрэн эрхийн ард нуугдаад байлгүй очиод өөрснөө шалгуулдаг. Саяхан нэг сарын өмнө билүү бүр одоо улсын хурлын гишүүн 4 жилийн хугацаанд
гэмт хэрэгт холбогдох юм бол бүр тэрийг шалгахгүй байх тухай хуулийн төсөл санаачлаа явж гин гэж би дууссан. Би тэгээ бүр санаа зовоод энэ өөрийнхөө пэйж энэ 230 мянган хүн дагдаг юм. Би энэ пэйж дээр одоо бүр санаа зовоод пост хүртэл оруулалт тавьсан шүү дээ. Тэгээ ийм зарчимтай яваасаа гэж ингэж дээдлээсээ жаахан имхэл зэгсэхгүй болохгүй. Ийм байгаа. Тэгээ энэ зарчмаа барайсал гэдээ би санаа зовж. Бид нар бол хангалттай энэ хууль эрх зүйн орчин зохицуул тэр эрүүгийн хуулийн одоо хулгай худалдаа энэ дарга нарын хулгай худал авилгалын асуудалтай холбоотой юмны ялын бодлогын чангаруулад өгсөн. Ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх хуулинд нь одоо тэр өөрийнхөө үр хүүхдүүдээс эхлээд энэ эхнэр нөхрөө заавал ёс юм шиг дарга болгодог энэ имийг нь одоо төрийн албыг төрлийн албад болгодог имийг нь хаагаад өгсөн. Зээл тендер элдв тухай юмнуудад холбогдох асуудлыг нь бүгдийг нь хаагаад өгсөн. Одоо төрийн хэмнэлтийн хуулиар тэр төрийн төсвийн мөнгө нөгөө уйлдгүү гэдэг шиг төсвийн мөнгөөр төлж ийсэн ийм юмнуудыг хаагаад өгсөн. Төсвийн одоо нэг төрийн хэмнэлтийн хууль батлаад гэсэн. Би 20 жил улсын хурал суугатаа өрөөндөө би засвар хийлгээгүй. Юугаа тогшил юм хумаа солиогүй хүн. Намайг 2004 онд их хуралд ороход миний өмнө Хинтээ аймгаас сонгогдсон Гамбын гишүүний өрөөнд би суусан. Гамбын гишүүний сууж исэн сандал дээр би одоо үндсэндээ 20 жил суусан. Дунд нь байнгын хорооны дарга болж, хууль зүйн байнгын хороон дарга, ёс зүйн байнгын хороон дарга болж солигдож өөрөөрөө шилжиж исэн болохоос биш бид нар 455 Б гэдэг өрөөнд Гамбын буган сууж исэн өрөөнд би байнга сууж исэн ийм хүн. Гадаад дотоод одоо төрийн төсвийн хөрөнгө хэмнэх үүднээс гадаад досоод би шаардлагагүй ийм томилт авч байгаагүй. Төсвийн хөрөнгө мөнгө өрөх гамнах үүднээс. Энэ яамны сайдын ажил алба хариуцж байхад одоо яамны машиныг би хувийнхаа хэрэгцээнд би ордны гадаа өөрийнхөө хэмнэлттэй жижиг машинаар ирж буугаад тэндээс яамны машинаар яваад өдөр оройн яамны жолооч миний сайдын жолооч миний машины хажууд хувийн машины хажууд намайг буулгаж өгдөг би хувийн машинаар гэрлүүгээ хайрдаг ийм зарчмаар явуулсан. Сүүл би ёс зүйн сахилгын хариуцлагын байнгын хорон дарга байж байхдаа энэ байнгын хорооны даргын машиныг унахгүй хувийн машинаар энэ албыг хийнэ гэдэг ингээд жишг үзүүлээд тэр нь төрийн хууль бодлогонд болоод ингээд машингийн хэмнэлтийг гаргасан. Одоо тэгээ хуулиуд нь юу болж байгаа? Энэ гаргасан хуулиуд бол хангалттай сайн хуулиуд гаргасан шүү. Тэгээ одоо энэ маань ардаа ямархуу байдалтай хэрэгжиж гэнэ гэдэг л ийм л асуудал байна. Тэгээд энэ гарч байгаа мэдээллийн чинь хэвлэл мэдээллийн төвшөнд л над мэдээлэл шүү дээ. Ийм юмар ингээд үзэхээр зэрэг энэ ард түмэн бохиндж байгаатай адилхан үнэхээр одоо санаа зовоосон ийм асуудал болох. Тэгээ үнэн худал мэддэхгүй тэр тэнд ингэж гин энэ гэж тэгжээснаа нөгөөх нь одоо эцэлж мухарлаж хууль яналтын байгууллагаар шалгагдаж үнэн нэг талдаа гарч шийддэхгүйгээр тэгэл тагчиг хазайлаад алга болдог нэг ийм байдлаар явах юм бол болохгүй гэсэн ийм байр суурьтай байдаг. Энийг би зөвхөн өнөөдөр хэлж байгаа биш 20 жил ийм хатуу шаардлагатай. Би одоо жишээлбэл боловсролын сангийн зээлийг би 3 хүүхэдтэй авч өгөх юм бол надад тэрэн шиг одоо амархан болцоотой зүйл байсангүй. Тэгэхээр би бол тэрэнд оролцохгүй л гэсэн зарчимтай би аваагүй. Өөрөөхөө одоо эхнэрийг ажил албан тушаал томилоо гэвэл манай эхнэр энэ Монгол Улсын их сургууль нийгмийн ухааны факультет багшилж ирсэн. Тэгээ энэ улсуудын жишгээр бол яахан их сургуулийн ректор болох юм эсвэл салбар сургуулийн захирал болох юм тийм юм хийх нь байна шүү дээ. Эсвэл одоо өөрийнхөө 3 охины аль нэгийн төрийн албаар зайдаг нь болох нь шүү дээ. Надад тийм зарчим байхгүй. Ийм л зарчимтай байх юм бол одоо тэгээд зөвл байх ёстой байгаа. Тэгээд энэ ямар нэгэн ашиг сонирхлын зөрчлөөс ангид одоо чин шударгаар энэ өргөсөн амлсан амлалт тэр өргөсөн тангарагтай үнэж ажиллах ийм л хүмүүсүүд одоо байгаас энэ сүүлийн сонгогдсон улсууд эрхэвч залуу сайхан улсууд байгаа байлгүй гэж бодох юм. Тэгэхдээ энэ цаатлаасаа хэд дамжаад яаж хуурайд ирснийг нь одоо бас хэлэхэд хэцүү юм байх юм байна шүү дээ. Ер нь бол эцсийн дүндээ болдгоо минь ер нь монголчуудын хамгийн эрхэлж ийсэн юм бол үгүйлтэл хоёр одоо зөрөөгүй байх л хамгийн чухал гэж ингэж хэлж ийсэн. Аав нэг юм ярьдаг ачир дээрээ өөр байх юм бол тарахгүй л гэж ярьж ийсэн. Тэгээ тийм байгаасаа л гэж ягаад гэвэл тэрийг би сайндаа биш миний аав ээж тэр нутаг орны тэр монгол ах уу энэ ард түмэн бидний шингээгээд өгцсөн учраас би хэдийгээр хөдөө өссөн хүүхэд ч гэсэн тэр л зарчмаараа одоо амьдралдаа явж байгаа. Энэ монгол бүхэн дэвжэн дээр ихэд би 20 гаруй жил зогссон хүн.
энд одоо маргаан мэтгэл зөөнөөс өсвөлээ цол даваа наймаалцах за тэгэл доопон хориотой юм бодис одоо элдийн ёс ус юмд би холбогдлого байж байгаад энэ зодгоо тайлчлаа. Би тэргээрээ бол бахархаж байгаа. Одоо энэ улс төрийн ажил холбоонд ихэд бас мөн 20 жил ажилласан энэ хугацаанд миний түрүүний ярьдгаар ямар нэг юмд холбоо байхгүй нэр цэвэр эндээс нэг халдчиход байж байгаад л одоо баяртай. Уг нэг ийм зарчмаар л яваад байх юм бол болох юм байгаа юм л гэж ингэж л ойлгодог юм да. Тийм тэгээд энэ бас нэг одоо энэ эх 7 хоногт энэ улсын хурал дээр энэ оюутлогоон төслийн талаарх тийм нөгөө сонсгол болох гэж байгаа юм байлээ. Энэ Батнайрамдал гишүүн ахлаад тийм сонсгол болохоор болсон 300 гаруй гэрч дуудагдлаач билүү нэг тийм хэл мэдээлэлээр явнлээ. Тэр дунд бас таны нэрийг би харсан шүү. Байх шиг байсан тий. Гэрчээр таныг дуудаж байгаа юм байлээ. За та энэ төсөлтөө бас нэлээ одоо яг л гишүүн байсан хүн шүү дээ. Тэрийг баталцчихсэн хүн тийм ээ. За энэ дээр би одоо яг би энд тэр Батнайрамдал гишүүн ямар материал цуглуулад яасан барьсан чинь хэл мэдээлэл дээр гарахгүй юм чинь би одоо мэдэхгүй байна юун тухай яригдах гэж байгаа. За яг та тэр дунд нь ороод ажиллаж байсны хувьд бас гэрчээр дуудагдсны хувьд би энэ дээр таны нэг үгийг сонсъё гэж бодож байна. Тэгэхээр би нэг хурлын гишүүнээр ажиллаж байгаа хугацаанд ер нь яг одоо хурц асуудлуудаар энэ байр суурь илэрхийлээд би нийтлэл бичдэг. Ярилцлага өгдөг, нийтлүүд би бичдэг. Тэгээ би энэ таны асуусан юутай холбоотой юмд би хариулт өгье л доо. Энэ одоо тухайлах юм бол миний байр суурь улс төр уулуурхай унган байгаль гэдэг ингээд нэг 3 жилийн хугацаанд одоо бичсэн нийтлэл өгүүлэл аян замын тэмдэглэл янз бүрийн юмнуудаа ингээд нэг хавцлаад миний байр суурь гэдэг ингээд ном болгоод байд. Эндээсээ би өнөөдөр энэ таныг би бас энэ талаар асуух болов гэж бодоод юм бэлтгэл дээр ирсэн. Яагаад би асуугаасаа байгаа вэ гэж бодож байгаа учраас одоо сүүлийн үед энэ хэвлэл мэдээлэл их хүчтэй учраас тэгээд энд хүмүүсүүдэд нэг юм ойлголт үлдээх гээд байна. Яагаад гэвэл одоо тэр оюу толгойн 34%-ийг ерөөсөө монголчууд эзэмших хэрэг байхгүй байсан юм байна. Тэр 34%-ийг эзэмших оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ хийхэд тэр саналыг энэ Батэрдэн гэдэг нэг бүх тэнийг хулгайч одоо ингээ оруулсан юм. Энэ улс орн их орноо хоролцсон юм гэдэг ийм PR явуулж ингээ түүхэнд үлдээх гэдэг шүү дээ. Хин ч гэсэн ингээ харах юм бол Батэрдэн ямар юм мэдхэвтэй одоо яг л тэгсэн байдаараа гээд хай гээд энэ ухаан худаг тийм ээ нөгөө МСС ухаан худгийг авсан энэ улсууд байна шүү дээ. Тэрний тэр Батсангэл гэдэг нөхөр эртэр нэг телевизээр би хальт харсан. Телевизээр нэг телевизийн хөтлөх залуутай яриад хоорондоо хөхрөлдөөд ингээд сууж байлаа шүү дээ. Нөгөө Батэрдэн гаргасан. Нөгөө Батэрдэн чинь нөгөө авраг хүмүүс билүү тийм ээ. Гэхдээ тэр чинь бас танай нутаг билүү харин тийм ээ гэд Батсангэл ингээд тэгээд иймэрхүү нэг одоо жишээлбэл нэг хүмүүсүүдэд тэгж хүлээж авах тэр өнцөг талаас нь хар PR гэдэг чинь их хектар юм хийдэг учраас тэгээ тэргээрээ үлдээх гээд байгаа. Тэгээд таныг би асуухаа гэж бодсон. Таныг асуусан явдал би их баяртай байна. Тэгэхээр би энэ дээр юу гэж хэлэх гэж байгаа вэхээр зэрэг энэ 2006 онд ашигт малмалын тухай хуулинд өөрчлөлт оруулсан. 2006 онд. Тий. Тэгээ 2006 оны тэр ашигт малмалын тухай хуулийн өөрчлөлтөөр 5-5 ашигт малмалын өмчлөл гэдэг хэсэгт 5-4-5-5 гэдэг хоёр заалтанд төрийн өмчийн оролцоотой хайгуул хийж нөөцийн тогтоосон орд газарт төр 50% хүртэл оруулсан хөрөнгөний хэмжээгээр 50% хүртэл эзэмшиж болно. Төрийн оролцоогүйгээр хувийн хөвшил өөрийн хөрөнгөөрөө хайгуул хийж нөөцийн тогтоосон ордод бол 34% төр эзэмшиж болно. Гэхдээ төр оруулсан хөрөнгөний хэмжээгээр хувь эзэмшнэ гэсэн ийм балаг заалтыг оруулсан юм. Тэгээд тухайн үедээ бол нөгөө Аймхоо Манез гэдэг чинь Аймхоо Манез компани Пердланд гэдэг чинь бол тэр оюу толгойн орд нөөцийг тогтооцсон байсан тэр цаг үе. Тийм учраас энэ оюу толгойн орд Пердландад энэ найр тавьж өхийн тулд тэр 2006 оны хуулийг хийгээд ингээ хөдөлгөөнгүй гаргацсан хууль. Тэгээд тэр хуулиас хойш бол улсын хурлын бүтцийн байгууллагууд, улсын хурлын тогтоол шийдвэрүүд, үндэсний аюулгүй байдлын зөвлөмжүүд, өчнөө олон удаагийн шийдвэр юмнууд гарсан энэ оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой. Хамгийн сүүлд гэхэд бид нар улсын хурал дээр хөөцөлдөж байж харин одоо улсын хурлын дарга төрийн толготой зүтгэлтэнд амьдны дэмбэрл байж таарч
Тэр үеэр одоо монголчуудын заяа төчсөн биз энэ засгийн газрын ерөнхий сайд Баяр Японд явж ээж таарч тэгээд тэр улсын хурлаар нэг 57 дугаар тогтоолыг бид батлуулж авсан байхгүй юу. Тэр 57 дугаар тогтоолын зарчмын заалт нь юу юм гэхээр зэрэг энэ оюу тулгаан хөрөнгө оруулалтын гэрээгээр анхны хөрөнгө оруулалтаа нөхмөгц Монголын талын эзэмших хувь хэмжээг 50-с доошгүй хувьд хүргээ эрх зүйн орчныг нь бүрдүүлэх замаар гэсэн ийм заалт байхгүй юу. Тэгтэл энэ миний түрүүний хэлдэг үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн их хурлын энэ зөвлөмжүүд их хурлын шийдвэрүүдийг огт хэрэгжүүлэхгүй хамгийн сүүлийн 57 дугаар тогтоолын тэр эрх зүйн орчныг нь бүрдүүлэх замаар Монголын талын эзэмшлийг 50-с доошгүй хувьд хүргээ гэсэн энэ заалтыг энэ тогтоолыг хэрэгжүүлээгүй гэр хийсэн. Эрх зүйн орчныг нь бүрдүүлэхдээ Монголын талд Монголын эрх ашигыг хангуулах эрх зүйн орчныг нь бүрдүүлэх ёстой байтал бүр эсрэгээрээ нөгөө хөрөнгө оруулагч компанид найр тавьсан Монголын эрх ашигыг хохироосон ийм өөрчлөлтүүдийг хийгээд тухайлах юм бол ашиг нутгийн нөөцийн ашигласны төлбөр татварыг багасгаад ингэ хийсэн. Тэгэхээр зэрэг бол наад 34% эзэмшигтэй холбоотой асуудал чинь бол бид санаачилж оруулсан гэрээнд оруулсан зүйл биш. Өмнө нь угаасаа энэ оюу тулгаан ордод хөрөнгө оруулалтын гэрээ хийхэд тэр гадаадын нөхдүүдийн шахалтаар тэдэрт зориулсан ажилтны холбооны хуулинд өөрчлөлт оруулсан хөдөлгөөн байхгүй. Тэрнээс хойш гарсан үндэсний аюулгүй байдлын зөвлөмж улсын хурлын одоо тэр эдийн засгийн байнгын хороо аюулгүй байдлын байнгын хорооны удаа дараагийн одоо ажлын хэсгийн шийдвэр тогтоол шийдвэр бүх юмнууд чинь яг л энэ ажилтны холбооны хуулинд батлагдсан тэр заалтынхаа хүрээнд л зөвлөм чиглэлүүдийг өгсөн ийм л учиртай юм байна. Тэгэхээр энийг нэг үнэн зөвөөр нь одоо ярьж олон түмэнд мэдээллийг нь өгч үлдээхгүй бол танаа одоо энэ өнөөдөр ярьсан энэ телевизийн бичлэг нэлээд сайн чанарын техник донд хөрөмжөөр бичигдэж байгаа учраас удаан хугацаанд хадгалагдах байх гэж бодож байгаа. Одоо тэгэхгүй бол тэр Батцанглаас өсвөлээд би бас энэ тэнд өчөө телевизүүдийг харсан ерөнхийдөө чиглэл нь бол дандаа тэрлэггүй явуулаад байгаа юм шүү. Тий. Тийм юм байна. Тэгээ би яг энэ нийтлэл дээрээс энэ хүмүүсүүдийг яахгүй бол би нэг товчхон зүйл хэлээд өгчээ. Тэр нь зөв байх гэж бодож байна. Та надад нэг цаг гаргаж өгөөрэй. Тэгэх үү. Би энэ ямар учиртай юм гэхээр зэрэг энэ жишээлх юм бол би юунд бичижсэн байна. Монголын үнийн сонины 2015 оны 6 сарын 25-ны дугаар 121 дээр би бичижсэн байна. Төлөвлөгөөрөөр өнгөрөлд алдаж Монголынхаа эрх ашигыг хөдөлсөн гэрээ гэж энэ сайхан бэлэг нөгөө Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод очиж юу хийсэн. Дубайн гэрээ хийсэн. Тэгээ энэтэй холбоотой энэ дээр би юу хэлэх гэж байгаа вэ гэхээр зэрэг энэ оюутлогоо төстэй холбоотой тогтоол шийдвэр бидний байр суурь гэсэн хэсгийн нэг би нэг жоох юмыг бэлээд өгчээ. Энэ өмнө нь оюутлогоо төстэй холбогдож үндэсний аюул байдлын зөвлөлийн 6 шийдвэр зөвлөмж улсын хурлын 4 тогтоол засгийн газрын 13 тогтоол гарч ирсэн байхгүй юу? Гэтэл бол энэ бүх юмыг огт хайхгүй одоо хар пиар чи юу гэж хэлж байгаагаар Батэрдэн гэдэг тэнэг юм юу ч мэдэхгүй ийм санал оруулаад ингээд Монголоо хорлцсон гэж яриад байгаа. Тэгтэл чинь энд одоо ийм олон шийдвэрүүд гарч ирсэн. Энэ тогтоол шийдвэрүүд нь Монголын талын эзэмших хувийг 50-аас доош хувьд хүргэх, зэсайлуулах, үйлдвэрх, гэрээ хэлцээрийг ил тод нээлттэй явуулах, оюутлогын төслийг хэрэгжүүлэхтэй холбогдсон суурьшил, хот тосгол, дэд үз, зам, ус, цахилгаан, эрчим хүчний хангамж, байгаль, экологи, нийгмийн асуудлыг энэ бүх дэдлийн шийдвэрүүдэд багтаасан байна. Дугуйлал үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2006 оны 11 сарын 15-ны өдрийн 4-р шийдвэрт стратегийн ачаал бүгдэл бүхий ашиглалтын ордод хамруулахтай зөвлөмжийн 2-т стратегийн ачаал бүгдэл бүхий орд газрын ашиглалтанд төрийн өмчийн төлөөллийг 50 ба 50-аас дээш хувийн оролцоотой байх бодлого баримтлан ажиллахыг Монголын улсын их хурл засгийн газар чиглэл болгосон байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2009 оны 8 сарын 11-ний өдрийн 19 дороо 14-р тэмдэглэлийн 2-т зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийг хүчингү болгохтой холбогдуулан ажилтны малбарын нөөц ашигласан төлбөрийг өсөн нэмэгдүүлэх шатлалтаагаар бий болгох. Түүнчлэн тэмдэглэлийн 3-т Монголын талын зээлийг тооцохдоо гэрээ байгуулагдахаас өмнө хөрөнгө оруулагчийн хийсгэн ажилтны малбарын хайнгуулын зардлыг хасцаалцохоор ингэж шийдвэрлэсэн. Ингээд
Оюутлогын 5-7 гэрээтэй холбогдуулж хуулийн төслүүд туцаах үндсэн зарчим удирдамж батлах тухай их хурлын 2008 оны 12 сарын 4-ний өдрийн 40-р тогтоолын 3.2-т хөрөнгө оруулалтын гэрээний төслүүдийг боловсруулах болон хэлцээх ажлыг ил тод явуулж уг ажлын явцыг улсын их хурлын эдийн засгийн байнгын ороонд тухай хурулж танилцуулж байхаар ингэж заасан. За ингээл одоо ингээл тогтоол шийдвэрүүд чинь бүгд одоо ингээ явуулсан. Ийм байгаа юм. Хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль тогтоомжууд нийцүүлэн хийх нөөц баялгаа үнэлэх замаар 34%-ийг хөрөнгө оруулахгүйгээр шууд эзэмших. Анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа Монголын тал 50-аас доош хувийг эзэмших хөрөнгө оруулалтын анхны хэмжээ 2 удаа өөрчлөгдөж 5 тэрбум $5 болсны эдийн засгийн үндэслэн тодорхойгүй тул эрхүүхэн байгууллагаар үнэлгээ дүгнэлт гаргуулах гээд ингээд ерөөсө бүх юмнууд энэ чиглэл рүү явсан байхгүй. Тэгээ бид нар бол энэ оюу толгойтой холбоотой одоо тодорхой байрсаар бид нар гэдэгт бол би түрүүн одоо бас танд би зохис хэлж байсан. Авирмэд гэж том одоо мэрэгжлийн доктор байла. Балжинав гэж амьд сэрүүн байж гэн гавьяат уурхайчин Эрдэнтийн хөрөнгө оруулалтын гэрээг хийж ийснээс эхлээд ингээд жишээлх юм бол олон хүмүүсүүд үйдэ хурцгаа одоо ингээд за тэгээ их хуралд гэхэд одоо жишээлбэл Эрдэнэ байна, Ган хуйг байна, Сүүл уулуурхаан сайд байсан, Зандаа агуугийн инкулд байна, Даваа сэрүүн байна. За тухайн үед одоо энэ эсэргүүцэл тэмцэл хийжсэн Босоо Гамбаа их хуралд ороогүй байсан, Уянга, Логийн цог одоо ингээд нэлээд олон улсууд бий л дээ. Тэгэхээр бид нар бол энэ оюутлын төсөлд бид бол тодорхой одоо асуудлуудыг тавьж ирсэн. Тухайлах юм бол хөрөнгө оруулалтын гэрээ болон төслийн батлагдсан тэзүүгээр хөрөнгө оруулалтын хэмжээ 5.1 тэрбум $5 батлагдсан боловч 2012 оны байдлаар 7.1 тэрбум $5 цүүж 2 тэрбум $, буюу 40 орчим хувиар өссөн. Энэхүү зардлын хэтрэлтийн улмаас Монгол улсад орох татвар орлого хуулийн үс ногдлаа шиг өргөөж бурах худалд хүрсэн. Ийм тэзүү тусгагдаагүй нэмэлт зардлыг компанийн санхүүгийн дайлагаас хасалт хийх батлагдсан тэзүүгийн дагуу ордыг ашиглах хугацаанд Монголын талын төслөөс олох ашгийг ямар тохиолдолд хамгаалах ёстой гэж бид нар үзүүлж байсан. За оюутлогын компани зүгээс Antragold гэдэг ийм компанитай 2004 онд байгуулсан гэрээгээр тусгай компани эзэмшилд байгаа талбай эрхийн 70-80%-ийг эзэмших болсон гэж мэдгдсэн. Энэ нь Монголын засгийн газар оюутлогын 70-80%-ийнх нь 34%-ийг эзэмшихээр болж манай ногдлоо шиг 1.4 тэрбум $5 буурахаар нөхцөл үүссэн. Ийм нөхцөл байдлыг Монголын засгийн газар одоо 3 дахь шигтгээтэй байгуулсан гэрээний үүргээ Монголын засгийн газар хамтран үүрэхгүй гэсэн ийм байр суурьтай байсан. Бид нар тодорхой. За ингээд Авинхой Майнс Лимит компани Монголын оюутлогын баялагийг үнэлүүлснээр компанийнхаа 51%-тэй тэмцэх хувьцааг олон улсын хөрөнгийн биржээр арилжиж 4 тэрбум орчим $5-оос доошгүй ашиг орлого олсон Монголын талд ямар ч хамааралгүй байгаа нь шудраг өсөн нийцэхгүй гэж үзэж асуудлыг тавьж ирсэн. Бид нар ийм тодорхой одоо асуудлуудыг тавьсан. Тэгээд тэрнээс хойш энийг чи ерөөсөө ингээд тасралтгүй бид нар хөдөлсөн байхгүй юу? Тэгээ тухайн үед энэ ингээд тавьж байхад бүр засгийн газрын ерөнхий сайд Сүхбаатарын Батболдыг одоо огцруулах хүртэл асуудлыг тавьж ийж тэгээд тухайн үед энэ Эритонтогийн тэр төвзөндөр Том Албанез гэж хүн байсан. Тэгээд тэр хүн одоо Монголд ирүүлж бүр дуудж ирүүлж ярьж тэр лайбр нэмэх хүүгийг бууруулж тэндээс бид нар чинь одоо Монголын талд 2 тэрбум $-ын ашигтай болсон өөрчлөлтүүдийг бид хийж чадсан. Тэгээд тэрнээс хойш одоо та санаж байгаа бол би 2017 оны 11-12 сар 1 сард би тасралтгүй өдөр болгон шаардаж яаж оюу толгойн ажлын хэсгийг байгуулсан. Тэгэхэд Миягомбын инкулд их хурлын дарга байсан. Эхний ээлжинд Дан Бочир гэдэг хүн их хурлын гишүүн тэр ажлын хэсгийг ахлаад тэгээд тэр оюутлогын компанитай уулзалт хийсэн асуудлаар дэлгэгдээд тэгээд тэр хүн ажлын хэсгээс хасагдаад тэрвч давг ажлын хэсгийн ахалт 1 жил хэртэй ажиллаад бид нар ажлын хэсгийнхээ санал дүгнэлтийг их хуралд хэлцүүлээд тэгээд их хурлаас Батөмрөөр ахлуулсан ажлын хэсэг гарч 95 дугаар тогтоолоор оюу толгойн ордод Монголын талын эрх хэсгийг хангуулах тухай тийм тогтоол шийдвэр гарсан. Энийний дагуу үргэлжилж явсаар байгаад оюун эрдэнэ засгийн газар, хөрөлцөхүйн засгийн газар, тэр оюун эрдэнэ засгийн газарч тэр энэ дээр бүр Нямбатар засгийн газараас ахалаад их хурлаас бид тэр төр хороо байгуулад даваа сөрөнгө ахлуулж байгаад ингээ Монголын талд оногдох, Монголын талын одоо эрх ашгийг хангуулах ийм шийдвэр маань ямар үр дүнд хүрсэн гэхээр зэрэг бид нар энэ оюу толгойн ордод тэр 34%-ийг эзэмших энэ хүрээнд 34%-д ноогдох энэ авсан хөрөнгө тэгээд тэр зээлийн хүү нийлээд
2.3 тэрбум долларын өр үүсчихэд байсан. Тэгээд тэр өрийг бүр тэглүүлсэн шүү дээ. Тэгээ энэний дараагийнх нь юм бол 2024 оны 4 сарын 19-ний улсын хурлын тогтоолоор энэ баялагын сангийн хууль батлуулахад бүр хөөцөлдөж байж. Одоо тэр баялагын сангийн хуулийг ахалж байсан Баттөмөр гишүүн, уул уурхай сайдаар ажиллаж байсан Жамбалын Ганбаатар тэр хоёрыг өрөөнд нь оруулж ажлын хэсгийн улсууд тэр Наран цагт Эрдэнэс Монголын захирал энэ улсуудыг тавьж ийж энэ ашигт малтмалын хуулийн ашигт малтмалын өмчлөлийн тэр 5.4-5.5 энэ балагт хоёр заалтыг өөрчлөл гэдэг шаардлагыг тавиад их хурл дээр асуудлуудыг тавьж ингэж ээж одоо энэ ашигт малтмалын хуулинд тэр 5.4-5.5 гэдэг энэ заалтууд чинь өөрчлөлт орж Монголын тал өөрийнхөө баялагийг үн төлбөргүйгээр эзэмшүүлэх ийм одоо сонголттой заалтыг энэ бүр 2024 оны 4 сарын 19-ний одоо тэр баялагын сангийн хууль хэлцэх үеэр ашигт малтмалын хуулинд нэг юм оруулж авсан байхгүй. Ингэж ээж нэг одоо нэг Монголын тал өөрийнхөө баялагтаа нэг эзэн байх ийм одоо өөрчлөлтүүдийг хийсэн юм аа. Ингээ бодит юм гэдэг бол ингээ цаасан дээр үлдсэн ном хавцс болцсон ийм имийг хэлж одоо намайг ингэж хэлэх ийм болцоо олгож өгсөн явдлад танай телевизийн хамт олон болдгоо танд их баярлалаа. Тэгээд тэр би ингэж ойлголоо тэр үеийн ашигт малтмалын тухай хуулиар тэр 5.4-5.5 гэж хоёр заалт байсан учраас бид нар ерөөсөө сонголтгүйгээр тэр 34%-ийг авахаас өөр сонголтгүй байсан юм байна. 34%-ийг авахаас өөр сонголт боо. Би ингээд гүцэг асууж. Одоо юу яригдаад байна гэхээр тэр үед л бид нэр тэр 34%-аас татгалзаад тэр амнаатаар орлуулж болох тийм хуулиур байсан юм аа. Тэрийг л одоо энэ нөхдүүд одоо таныг бас оруулж байгаа. Энэ нөхдүүд л одоо хэлгээгүй маа гэсэн юм яригддаг байхгүй юу? Тэг үнэхээр одоо тийм хуулиур байж болох байсан юм уу? Тэгэхээр зэрэг энэ ашигт малтмалын хуулийг угаасаа тэр оюу толгойн ордыг гадныханд ашиглуулах зориулаад энэ хуулийг нь өөрчлөлт оруулсан гэдэг нь одоо бол тов тодорхой шүү дээ. Тэгээд тэр хууль нь хүчин төгөлдөр. Энэ хууль нь нэгэнд батлагдсан хуулийн одоо өөрчлөлөх ийм боломжийг тэр оюу толгойн ордыг одоо хөрөнгө оруулалтын гэрээ хийх тэр эрх ашигыг хамгаалах сонирхолтой улсууд байгаа учраас тэр хуулинд өөрчлөлт оруулах ямар ч болцоо нөхцөлгүй байсан учраас миний түрүүний хэлдэг энэ олон шийдвэр их хурлын тогтоол шийдвэр их хурлын бүр эдийн засгийн байнгын хороо үндэсний аюулгүй байдлын байнгын хорооны тогтоол шийдвэрүүд чинь дандаа тэр ашигт малтмалын хуулийн нөгөө 5.4-5.5-да нийцүүлсэн. Тэгтээ Монголынхаа эрх ашигыг хангуулахтай холбоотой асуудлыг та нар 34% үн төлбөргүйгээр аваач энэ 34%-д хэрвээ энэ хуулийнхаа ашигт малтмалын хуулийн дагуу одоо оруулсан хөрөнгөөрөө хувь эзэмших гэдэг байгаа бол та нар тэр оруулсан хөрөнгөө Монголын талд оногдох ноогдол ашиг Монголын талын авах татвар хураамж ийм юмнасаа та нар урьдчилан тооцох замаар энийг аваач хэл гэдэг ийм тогтоол шийдвэр гаргаад байсан байхгүй. Тэгтэл нөгөө нөхдүүд маань тэрийг огт хэрэгжүүлэхгүйгээр 125 билүү хэдэн сая үлээ 250 билүү 125 сая доллар билүү тэр асар их өндөр хүүтэйгээр аваад хамгийн эхний тэр одоо 60 гаруй жилийн хугацаанд 2.3 тэрбум доллар хүртлээр хоримтлогдсон тэр өрийн хавханд чинь аваачаад оруулсан шүү дээ. Эхлэл нь тэр байхгүй. Тэгээд тэрнээс хойш тэрний чинь тооцоолоор энэ оюутны засгийн газар чинь тооцоод энэ өрийн хэмжээ чинь бол 2030 онд билүү ер нь дараагийн одоо цөөхөн хэдэн жилийн хугацаанд бүр 22 тэрбум долларын өр үүс хоримтлагдахаар болсон нөхцөл байдлыг бид нар тэглүүлж авсан ийм гавьяатай зүйл байгаа шүү дээ. Тэгээд тухайн үед жишээлбэл эргэцэн орчныг нь бүрдүүлэхэд миний түрүүнээ хэлээд байдаг. Монголынхаа талд эерэг сайн эргэцэн орчныг бүрдүүлэх биш нөгөө гадны хөрөнгө оруулагчдад найр тавьсан эргэцэн орчнуудыг өөрчлөлт оруулаад таны асуудаг дээр амнат байна шүү дээ. Энд чинь тогтоол шийдвэрүүд бас саагаад өгсөн. Энэ амнаатын үнийн өсөлт бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотой ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг одоо өсөн нэмэгдэх ийм нөхцөлтэйгээр энэ гадаадын хөрөнгө оруулагч компаниуд хамааруулаад гэхэд хамааруулахгүй царцаагаад тавьсан болсон шүү дээ. Тэгтэл чинь шаал өөр одоо тэрийг нь бүр тогтворжуулаад царцаатсан мөртлөө өнөөдөр болохоор бид нар амнаатыг авах байсан, амнаатаар орлуулчих байсан. Одоо энэ нэг хэд юмнууд гээд ингээд энэ хүмүүсүүдийг мэдээл байхгүй энэ их олон одоо сошиалын өнөөгийн их олон мэдээллийн дунд энийг юу ч хэлж хүмүүсүүдэд буруу ойлгуулж үлдээж болно гэсэн ийм байдлаар асуудал хандаад байгаа нь болохгүй юм. Яг гэвэл би танд ингээд
дэлгэрэнгүй тайлбарлаж байгаа нь одоо их хурлын тэр юун дээр очиод бол энийг ярих тийм болцоо гарахгүй шүү дээ. Асуусан юмд нь товч хоёр өгүүлбэрээр хариулаад тэгээ сууж байхаас өөр юм гарахгүй учраас энэ телевизээр хариулах болцоо гарч байгаа. Тэгэхээр эн чинь өнөөдөр жишээлх юм бол үеийн парламентэд энэ Монголын талын эрх ашиг хохирсон ийм гэрээ хийсэн учраас эн чинь ингээл яригдал яваа гэдэг байхгүй. Бид нар байж байхдаа 2008 оноос хойш энэ чинь 24 он хүртэл энэ асуудлыг ярьж ирсэн байна. 10 хэдэн жил бид нар ярьж ирсэн байна. 16-7 жил ярьж ирсэн байна. А гэтэл 24 оноос хойш дахиад их хурл бүрдэхэд дахиад их хурлын гишүүд дахиад асуудал тавиал одоо Батны харимтлал гишүүн дэргүүтэй улсууд энэ төр хороо байгуулаад дахиад ажиллаж байна шүү дээ. Би тэгээд энэ ирсэн улсууд бол тэр хуучин энэ хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой хэрэг төвөгт орсон шүүхтэр бүр одоо ял янх авсан тэгээд нэг юм одоо өөр янз бүрийн ямар нэг юм зурчаад гарсан энэ улсууд тэр үе дэмжижсэн улсууд одоо их хурлаас байхгүй учраас дараагийн шинэ улсууд энэ гадны энэ хөрөнгө оруулагч ийм улсуудын гараа хөрл араа болоогүй байлгүй тэгээд ингэ бодох юм. Тэгтээ ч одоо бас итгэх гэж хэцүү байх шүү дээ. Сүүлийн үеийн залуучууд ч одоо тэгээд нэг дагуулж тонгорох гэдэг нэг ахтар мөх байдаг. Үнэхээр тавьсан асуудлыг яг одоо дэмжиж байгаа юм шиг боловч яваг бидний тавьж ирсэн саналыг л дэмжиж байгаа юм шиг боловч бид ч одоо баярлал чи Монгол хүний одоо нэг юм заагвал яваг байдаг тэр зарчмаар заа гэж хэллээ тэгээд заа гэж одоо үнэн байндаа гээд ингээд явж байгаад шургч очих гэдэг нэг тийм зовлон гин бас биш үү. Тэгээд тэр үед за эн чинь мэдээж хоёр талын эрх ашиг хангагдж одоо гэрээ байгуулагдана. Мэдээж Монголын тал өөрийнхөө бүх юмыг тулгаа зөвхөн энүүгээр хийнгээд ингээд тулгаад байх боломж байхгүй байх. Нөгөө талч гэсэн бас ашигтай ялангуяа хөрөнгө гаргаж байгаа айл чинь. Тийм биз дээ. Тэгэхээр энэ аль талдаа ингэж одоо уян хатан байж бие биендээ буулт хийжээж энэ гэрээ хэрэгжсэн байх гэж би хувийнхээ хувьд харддаг юм аа. Зөвхөн одоо манай тал гэж ингээд бас цэжэд дэлдэлж болохгүй байх. Та юу гэж бодож байна? Тийм одоо мэдээж асуудал харилцаа ашигтай байх ийм зарчимтай. Тэгэхдээ харилцаа ашигтай гэдэг нь дэндүү алт дэлмийн зөрүүтэй байхгүй. Өнөөдөр та боддоо энэ оюутлогын хөрөнгө оруулалтын гэрээ яригдж эхэлсэн 2006 онд л ашигт малбарын хуулинд ороод бэлтгэлийн хангаж эхэлж байсан байж тээ. Тэрнээс хойш одоо 20 жилийн нүүр үзэхэд одоо өнөөдөр дахиад Монголын талын эрх ашиг хохирсон ийм асуудал яригдал байж штэ. Энэ чинь бол ингээд ерөөсө тасралтгүй энэ асуудал яригдж байгаа байхгүй. Ийм хэрвээ чинь яригдахгүй байх юм бол бид тухайн үед ч хэлж ирсэн. Үнэхээр Монголын талд ашигтай харилцан ашигтай. Тэгвэл энэ байгалийн баялагийнхаа эзэн Монголын ард түмэнд өргөөж өгөх ийм гэрээ байх юм бол энэ гэрээг одоо эсэргүүцэж байсныхаа хувьд би ард түмнээс уучлах байна гэж би тухайн үед их хурал дээр хэлж ирсэн шүү дээ. А гэтэл энэ 2009 онд батлагдсан 2006 оноос эхлээд ингээд одоо 9 оноос батлагдаад 13 онд билүү эн чинь ил уурхайн ашиглалтанд ороод ингээд явснаас хойш энэ хэрүүл тэмцэл чинь салахгүй л байна шүү дээ. Эн чинь яагаад гэвэл зүгээр хэрэлдэхийн тулд хэрэлдээд байгаа ш, тэмцэхийн тулд тэмцээд байгаа ш. Бодит байдал нь ийм нөхцөл байдал руу шахаад байна шүү дээ. Эн чинь 2.3 тэрбумаас эхлээ 20 хэдэн тэрбум долларын өрний хахунд аваач хийхээр байлаа. Тэр асар их өндөр хөвтэй мөнгө санхүүгийн схемээр л өөрж ийсэн тэрний ил боллоо. Дээрээс нь одоо тэр би түрүүн энд тоо баримттай хэлээд байна шүү дээ. Одоо 5.1 тэрбумаар 2 удаа хөрөнгө оруулалтын дүн нэмэгдээд тэгээд бүр дахиад дээр нэмэгдээд 7.2 удаа яваад гэсэн. Тэгээд тэр 2 тэрбум долларын чинь зөрүүг 2013 оны 3 сард Монгол улсын засгийн газар шадар сайд тэрвиш тавг, уул уурхайн сайд ган хуйг, тэгээд сангийн сайд улаан энэ гурван яамны сайдын хамтарсан ийм тушаа шийдвэртэй ажлын хэсэг гараад энэ шалгалт хийсэн. Энэ зардлын хэтрэлтийн 2 тэрбум долларын зөрчил гаргаад тэрнээс 1.4 тэрбум доллар нь бүр анхан шатны баримтч байхгүй ийм одоо зөрчил дутагдал илэрсэн байхгүй юу? Тогтоосон байхгүй юу? Гэхдээ энэ чинь та аж ахуй бизнес энэ хувийн аж ахуй бизнес хийжсэн одоо бид нар мэдээж анхан шатны баримт байхгүйгээр одоо зардал гаргана гэж юм байхгүй шүү дээ. Тэгээ ийм юм гарч ирсэн. Тэгээ энэ бүх юмныг нь одоо миний түрүүний хэлдэг далд уурхайн дахин сангавчлалтын төлөвлөгөө нэрээр өнгөлөн далдалсан энэ лойринг ирээ болжоо гэж би энэ нийтлэл бичсэн. Тэрэн дээр дубайд аваачаад нөгөө муу дээр муухай
гэдэг шиг нөгөө муу гэрээг Монголын талыг хохиросон хөрөнгө оруулалтын хувийн нийлүүлэгчдийн энгээрийг бүр шороотой утга айдсан гэрээ чинь бол Дубайн гэрээ болсон ийм зүйл шүү дээ. Тэгээд тэргээр жишээлх юм бол би ганцхан жишээ хэлье, энэ цаг хугацаа бага байгаа учраас тэр 3 яамныхан сайдын хамтарсан ажлын хэсэг тогтоогоод 1.2 тэрбум долларын зөрчил. Тэрнээс 1.4 нь бүр анхан шатны ч баримт байхгүй. Тэр одоо жишээлх юм бол магадгүй энэ үдийн шил одоо зах зээлээр 100 мянган төгрөг байхад тэнд 300 мянган төгрөг гээд аваачаад баримт нь анхан шатны баримт нь бүрдэлтэй аваачаад хийцэн байхад тэрийг нь ажлын хэсэг хүлээж авсан гэж байгаа шүү дээ. Амаа авахгүй одоо ингээ зах зээлийн үнээс 3 дахин илүү үнээр авцсан шатсан юм байна. Тэгтээ авъя гэд. Тэгтээрээс огт сох баримт байхгүй 1.4 тэрбум долларын зөрчил ирсэн байхгүй. Тэгтэл тэр Дубайн гэрээгээр яасан гэхээр зэрэг энэ хуучин бүх одоо санхүүжилтийн юмнууд бол ном журмынхаа дагуу явсан байна. Энд ямар ч маргаан гаргахгүй. Энийг одоо сангийн сайд нь 5 хоногийн дотор гарын үсэг зурна гэсэн ийм юм хийгээд нөгөө 3 яамныхаа сайдын хамтарсан ажлын хэсгийн гаргасан дүгнэлт нөгөө 2 тэрбум долларын зөрчлийг чинь огт дахиж сөхөхгүйгээр болгоод хаачаад хөрөд ирсэн байхгүй. Би ганцхан жишээг нь хэлж байгаа шүү. Ийм л юм байна. Тэгэхдээ энэ гэрээний тухай бас нэг юм байдаг юм аа. Одоо нэг өнцөг гэх юм уу. Энэ үед ч одоо Монгол улсад одоо тийм дөрвтэй гадны хөрөнгө оруулалт гэж юм байхгүй байлаа тийм ээ. Энүүгээр гэрээг дамжуулж бид нөгөө нэг одоо эдийн засгийнхаа батлан хамгаалах нөгөө тусгаар тогтнолоо батлан хамгаалахад одоо их чухал үүрэгтэй гэрээ байсан юм аа. Яг хөө эхнийх нь бол эдийн засгийн үр ашиг гэж байдаг л баг. Хоёр дахь нь юм чинь гэрээгээр бид нөгөө тусгаар тогтнолоо бас давхар хамгаалсан ийм гэрээ байсан юм шүү гэдэг ийм байдгийг. Би бол тэрдээ бол санал нэг байдгийг. Та энэ тухай юу гэж бодож байна? Гэхдээ мэдээж байлгүй яах вэ? Гэлээ гэхдээ эн чинь бол одоо илт бүр алдагдлалд ороод бүр хизээч босхооргүй ийм өрийн хавханд оруулсан одоо хөрөнгө оруулалтын гэрээг чинь зөв гэрээ гэж хэлэхэд хэцүү шүү дээ. Хичнээн одоо гадны хөрөнгө оруулалт бол сайн байна. 3 дахь орны л одоо хөрөнгө оруулалтыг бид дэмжих ёстой гэдээ хамаг юмаа сул тавьж өгöd. Тэгээд тэр дунд нь одоо ингээд төрийн эрх мэдэлд байсан ийм улсууд нь хотголдоод ороод ингээд Монголынхоо талын эрх ашиг ил тохиросон ийм гэрээ хийж тэрийг зөв байна. Манай эдийн засгийн баталгааг хангаж байгаа гэж алга тушаа сууж байхад одоо таарах удаагүй юу. Би бол миний хувьд бол таарахгүй л гэсэн байр суурьтай байдаг. Энэ маш олон хүмүүсүүд энэ таарахгүй гэсэн байр суурьтай өнөөдөр хүртэл тэмцсэн. Тэгээд тэмцэл дундаа бид нар чинь энэ чинь засаа залруулад Монголын талын эрх ашигт хамгийн анхных нь гэхэд тэр өндөр хүүгийн зардлыг бууруулад 2 тэрбум долларын. Дараагаар нь хоримтлагдсан 2.3 тэрбум долларыг нь ирээдүйд үүсэх 22 тэрбум долларынх нь өрийн хавхнаас бид нар сэргийлэл ингээл урагшин ахиулал яваа ийм зүйл шүү дээ. Эдгээр чинь бол маш сайхан одоо юу хийдэг. Бүр одоо бидний суудаг өрөөний цонхонд харагдахаар энэ зүүн талд том самбар байгуулад самбар босгоод тэрэн дээрээ жишээлбэл талх хуваа тавиад шагаа хуваа тавиад ерөөсөө 71% нь бол Монголын тал өрөөгөөж ин хүртэх 29% нь л одоо хөрөнгө оруулагч талаа хүртэх юм аа гэдэг ингээд байсан чинь аль нь байх вэ? Ийм байдалтай байгаа шүү дээ. Энд чинь татварын маргаанаас одоо энэ дээр байгаа цаг юу учраас энэ чинь одоо бүр хэдэн зуун сая төгрөгийн сая долларын татварын юу эвлэрлийн гэрээ гэж гихчийг байгуулж байгаад 30 сая доллар дээр татаал аваад ирсэн болсон шүү дээ. 2 тэрбум долларын зөрчил гаргачаад энэ жишээлх юм бол манайд энд үйл ажиллагаа явуулж байгаа. Гадаадад үйл ажиллагаа явуулж байгаа офисын зардлаас эхлүүл бүх хэмиг энэ оюутлогоо дээр зардлыг нь бичээс. Тэрний 34% дээр нь Монголын тал ногдох өөрөө үүрэл ингээл явж ирсэн ийм л юм байгаа шүү дээ. Тэгээ за та тэгээд тэр нэг 2006 оны Ловрийн хууль Аяаван майнс гэж команд зориулж гаргасан юм 2 заалт байгаа гэж ярьсан. Тэгээд тэрийг та нар тэр энэ гэрээ батлахаас өмнө энэ хоёрыг тэгвэл өөрчлөё гэсэн тийм одоо санаачлал гаргаж ирсэн үү? Санаачлалуудаа бид нар удаадараа гаргаж ирсэн. Хүлээж авч байгаагүй. Бид нар одоо жишээлх юм бол бүр удаа дараа жишээлбэл би тэр хэллээ шүү дээ. 2-3 сар дамжуул шаардаж шахаж өдөр болгоны одоо 7 хоногт 2 удаа болдог улсын хурлын жуулган дээр шаардаж иж оюу толгой асуудлаар ажлын хэсэг байгуулж байлаа гэж. Тэрний өмнө бид нар жишээлбэл энэ уулуурхан асуудлаар одоо төр хороо байгуулъя гэдэг асуудлыг гэрээ байгуулахаас өмнө энэ залтыг гэрээ байгуулахаас өмнө би
гэрээ байгуулахаас өмнө энэ хууль баталгаахаас өмнө бол би дөнгөж сонгогдож орж ирсэн гişүүн байна шүү дээ. А энэ хууль батлагдсны дараагаар энэ асуудлыг бид нар гаргаж тавьж ирсэн. Тавьж ирсэн. Үр дүн байхгүйсэн. Үр дүн байхгүй, хүлээж авахгүй. Ягаад гэвэл энэ одоо зориулсан хуулийнхаа дагуу энэ хүнжлийн хүрээнд л явна. Бидний их хурлын гишүүнд байтугай эдийн засгийн байнгын хороо, аюулгүй байдлын байнгын хороо чинь жишээлбэл энэ хуулийнхаа үйлчлэлийн хүрээнд яаж Монголынхаа талын эрх ашигыг хангуулах вэ гэдэг зөвлөм чиглэл үүрэг өгсөн тогтоож шийдвэрүүл гаргаж явсан байна шүү дээ. Би сая танд хэлж уншиж өглөө тийм ээ. За та бүхэнд 2-3 минут үлдсэн байна. Тий. За сүүлийн асуулт юу байх вэ гэхээр энэ тэр гэрэн дээр чинь нэг 8 жил болоод энэ нөгөө нэг энэ хүүгийн асуудлыг ярилцчих болох юм а гэсэн ийм заалт байгаа юм байна. Одоо яг тэрний одоо 16 дахь жилд нь одоо Монгол улс яг гэрээний яг тэр заалтыг хэлцэх хугацаа нь болоод манай засгийн газар одоо энэ Рио Тинтотой яг энэ талаар хэлцээ хийж байгаа юм байна лээ. За тэгэд энэ чинь эхнийх нь тэр хэлцэж болох хугацаа нь энэ 2017 онд болох байсан юм байна. Тийм ээ? 9 онд байгуулагдсан гэрээ чинь. Тэгээд тэр үед яагаад их хурлынчдын тухай дуурайгүй, засгийн газар нь чинь тухай дуурайгүй, тэр нэг 8 жилийг бид нэр одоо яагаад алдчихваа. Танд энэ талаар ямар мэдээлэл байна? Би энэ дээр одоо энэ сая миний нийтлэл дээр бүх юм ба шүү дээ. Энэ асуудлыг бид нар тавьдаг асуудлаа 17 онд тавьж ирсэн юм. Үгүй 17 оноос өмнө одоо 12 оноос эхлээл бид нар энэ асуудлыг бүгдийг тавьж ирсэн. 17 онд би хэллээ шүү дээ. Энэ асуудал чи бүр болохоо байлаа гэдгээр өдөр болгон өвлжин одоо их хурлын чуулган дээр шаардж иж тэр юу гэж чинь гаргуулж авсан. Одоо бид нар энэ саяын тэр хамгийн сүүлийн ажлын хэсэг тэр биш давгаар. Дараагийнх нь даваа сүрэнгийн ахалсан төр хороо бид нар чинь тавьж иж 2.3 тэрбум долларын тэр үүссэн өрийг хүчингүй 100% тэглүүлэхээс гадна дээрэс нь нэмээд дахиж жишээлх юм бол энэ оюу толгоон ордоор барьцаалж зээл авах санхүүгийн тэр лөөрийн схемийг нь хаасан шийдвэр гаргаж өгсөн байхгүй. Тэгээ одоо тэрнээс хойш бол би үзээгүй учраас мэдэхгүй байна л. Энэ хүмүүс маань дахиад зээл аваад байгаа юм уу? Эрэтэнт одоо энэ зээлийн хүүг бууруулах тухай асуудал яриад байхаар зэрэг би дахиад зээл аваад байгаа юм болов уу гэж би ингэж ойлгоод байгаа. Тэрийг нь одоо энэ хариуцж байгаа тэр сая байгуулагдсан төр хороо эдгээр юмыг нь үзэх байлгүй. Бид нар бол зээл авахааргүйгээр харин оюутлогын ордоос гаргаж байгаа бүтээгдэхүүнээ урьдчилан зараад тэгээд тэндээсээ санхүүжилтээ авч үйл ажиллагаа явуулах тэр эрхийг нь нээж өгсөн ийм шийдвэр гаргасан. Дахид зээл авах тухай асуудал байж болохгүй гэдэг тийм юм гаргаж ирсэн байхгүй. Тэгэхдээ бараа бүтээгдэхүүнээ зарахтаа өнөөдрийн нөгөө нүүрсийг хулгаагаар аваад байгаа амны үн, хил үн гэдэг ингээд биржийн үн гэдэг ингээд толгой эргүүлээд байна шүү дээ тийм ээ. А тэрнтэй адилхан тэгж зарахааргүйгээр бид нар хааж өгсөн. Тэр нь юу гэхээр зэрэг яг одоо жишээлбэл биржийн үнээр, олон улсын биржийн үнээр зарна бүтээгдэхүүнээ урьдчилан зарж болно. Тэрнээсээ одоо далдуурхан тэр санхүүжилтээ хийж болно гэдэг тэр юуг нээж өгсөн. Харин оюу толгоогоор аваад тэр хэм замгүй асар их өндөр хүүтэйгээ зээл авдаг юмыг нь бол бид тэр төр хороогоо байгуулагдаад их хурлын гаргасан шийдвэр тогтоолын дагуу бол тэрийг хааж өгсөн юм байна да. Ийм л очиртай юм да. За тэгээ одоо мэдээж удахгүй 7 хоногийн дараа тэр юм эхлэх бах. Төр хорооны нөгөө сонсгол тийм ээ. Тэгээ тэрүүгээр юу яригдах нь харъя. Одоо таны ярьсан энэ бүхэн тэнд яригдах нь үгүй юу тийм ээ. Одоо мэдээж улс нийгмээрээ тэрийг сонирхож байгаа харъя гэж бодож байна. Тэгээд бидний урилгыг хүлээж аваад манай студ дээрээ та одоо өөрийнхөө энэ байр суурийг илэрхийлсэнд би танд талархал илэрхийлье. Таны одоо цаашдынхын сургууль хүмүүжүүлэх ажилд өндөр амжилтыг хүсье. За их баярлалаа. Баярлалаа. Тэгээд би бас нэвтрүүлгийн төгсөлд үзэгчтэй хамтаж би нэг юм хэлье. Тэр нь юу гэхээр би дарахын аврагт бас нэг санал тавьсан. Энэ удаа яг хоёул улс төр ярий. Дараагийн удаа харин юуны өмнө цагаан сарын өмнө хоёулаа бүх яри шүү та зөвшөөрөөрэй гэж хэлсэн. Авраг бодож үзье гэсэн. Би энэ хотоор байж байгаа юм бол оролцъё. Тэгээд бас наашаа яваад хөдөө гадаач явах юм наашаа яваад байв. Мэдээж яг цагаан сарын өмнө маргааш гэхгүй хоёлаа таны зав цаг харж агаад нэг сарын өмнө хойж гэдэг юм уу цагаа тохироод ингээ орё. Ингээд дарахын авраг маань надад өөрөө амлсан. Ийм учраас одоо дараа дахин уулзъя тантай баярлалаа.
Ер нь бол та цагаан сар юм уу эсвэл одоо том хоёр наадмын өмнө л надтай нэг ярилцлага хийсэн санаа байна шүү дээ тийм ээ эсвэл улсын наадмын өмнө юм уу эсвэл цагаан сарын тийм. За. Ер нь бол таны саналыг сайхан хүлээж авч байгаа. Энэ Монгол чуудын энэ Монголын ард түмний бүтээс өв соёл гэдэг бол зүгээр нэг өрсөлдөөн тэмцээн наадам одоо энэ зүүн Азийн улс орнууд чиг дээр хилэнц торхоо хооронд нь урд тастуулаад эсвэл дахиад өдсөдийн зулгаалаад эсвэл хооронд нь мөргөлдүүлээд нэгийг нь мөргөж алаад байдаг тэрнээс сэтгэлийн таашаал авдаг тийм соёл биш шүү дээ. Энд чинь үндэснийхээ тэр үнцэнтэй бүхнийг дэндээ шингээгээд тэгээд тэр бүтээсэн соёл болгоно хүний зүрх сэтгэлд одоо оюунтай сэтгэл оюунтай холбож өгсөн. Тэр 80-ын үндсэнтэй зүйлээ хадгалж явах хэвээр, тэрийг харуулж явах хэвээр, тэрийг барьж явах хэвээр ийм соёл юм шүү дээ. Тэгээд одоо тэрийг яахгүй бол зарим нэг улсууд нь одоо ер нь дур зоргоороо байх юм шиг ийм сурчлаад байх юм. Тэгээд та энэ талаар одоо ярилцъя гэж байгаад би таны саналыг хүлээж авч байна. Баярлалаа. За баярлалаа. Үзэгчтэй манай өнөөдрийн нэвтрүүлэг өгөөр өндөрлж байна. Дараагийн дугаараар уулзтраа тэр баяртай.